цэцэрлэг маань 2020 онд жил олон улсын сургуулийн дэргэд үүсгэн байгуулагчдын санаачилгаар 4-6 насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг олгох зорилготой байгуулагдсан нийт 10 багш ажилтан 80 4 бүлэг 80 хүүхдийн хүчин чадалтайгаар сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Манай цэцэрлэг маань үндсэн 3 хөтөлбөртэй сургалт үйл ажиллагаагаа явуулдаг. Энэний хамгийн нэгдүгээрх нь Монгол Улсын боловсролын яамнаас батлан гаргасан сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёрдугаар хөтөлбөр маань болохоор зэрэг манай сургууль өөрөө онцлогтой Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сургууль байгаа. Үүний анхан шатны мэдгэдэгчүүдийг сургуулийн өмнөх боловсролд нь олгох зорилготой англи хэлний анхан шатны хөтөлбөрийг хүүхдэд олгодог. Хэл ярианы, харилцан ярианы, тоглоомын, дуу шүлгийн аргаар олгодог байгаа. За 3 дугаар хөтөлбөр маань нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр буюу СЭЛ хөтөлбөр байгаа. Бид хүүхдүүдтэй багаас нь цэцэрлэгийн наснаас нь эхлэн сэтгэл зүйн боловсрол олгох үүднээс анх хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид багш нарын ажлын байран дээр тасралтгүй хөгжих хуулийг дэмжиж ажилладаг. Тухайлбал мэрэгжил арга зүйн сургалтуудад хамруулахаас гадна англи хэл, компьютер зэрэг олон талын сургалтуудыг зохион байгуулж багш ажилчтай хамруулдаг байгаа. Мөн бид цэцэрлэг дээрээ хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөл болцоог хангах үүднээс цэцэрлэгийн хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Үүний тулд бид хүүхд хамгааллын багийг 4 гишүүнтэй байгуулан ажиллаж байна. Бид өөрсдийн цэцэрлэг дээр хүүхд хамгааллын баг бүрдүүлж ажиллаж байна. Манай энэхүү багт маань цэцэрлэгийн удирдлага, арга зүйч, багш, мөн эцэг эхийн төлөөлөл багтдаг байгаа. Энэхүү багийн маань зорилго бол ерөнхийдөө бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, мөн аливаа эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх хяналт үнэлгээний тогтолцоог бий болгоход чиглэгдэж байгаа. За үүнийхээ энэ зорилгынхоо дагуу бид бол намар хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө цэцэрлэгийнхээ эрсдлийн үнэлгээг тодорхойлон аюулгүй орчинд бүрдүүлж нийт багш ажилчдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг, сургалт хэлбэрээр өгдөг байгаа. Тэгээд хүүхд хамгааллын батламж олгодог. За эцэг эхчүүдтэйгээ бол эцэгхийн гурвалсан гэрээ байгуулахаас гадна тусгаалan хариуцлагын гэрээ гэж байгуулдаг. Үүнийхээ дагуу хүүхдүүдээ гараас гарт хүргэх үйлчлэгийг хэрэгжүүлж ажиллаж байна. За сайн байцгаана уу, намайг Бибш гэдэг. За бяцхан жэд цэцэрлэгийн сэтгэл зүйч багш байна. За тэгээд манай сургууль цэцэрлэгийн хувьд анх үүсгэн байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд энэхүү СЭЛ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. СЭЛ хөтөлбөр гэдэг маань хүүхдийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн чадамжийг сайжруулах хөтөлбөр байдаг. Тэгээд эрдэмтдийн хувьд ерөнхийд нь үзэхдээ хүүхдийн сэтгэл зүйн хөгжил бол бага наснда илүү их төлөвшөж цаашдаа хөгжиж явдаг гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор манай сургууль маань Монголд ерөнхийдөө манай улсад хамгийн анхны сэтгэл зүйчтэй ажилладаг ийм цэцэрлэг байгаа. Тэгээд хүүхдүүд маань бол ерөнхийдөө бага наснаас эхлээд буюу одоо 4-5 нас хүртэл бага наснда ерөнхийдөө сэтгэл зүйн чадамжуудыг сайжруулах юм хөтөлбөрт суралцсанараа сургуультай орохдоо биелэн хүүхдүүдтэй болон бусадтай харилцахтаа, багш нартайгаа харилцахтаа илүү өөртөө ихтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийнхөө болон бусдын зааварчилгааг илүү сайн хүлээж авдаг ийм сэтгэл зүйн төлөвшөлттэй болоод сургуультай ордог байгаа. Бид бүхэн бас зөвхөн сурагчид хүүхдүүдтэй гэхээс илүү мөн багш нар, эцэг эхчүүдтэй хамтарч энэхүү СЭЛ хөтөлбөрийн дагуу сэтгэл зүйн үйлчилгээнүүдээ үзүүлдэг. Магадгүй сургуульд бүлгийн уулзалт үнэхээр шаардлагатай тохиолдолд бид бүхэн мөн эцэг эхчүүдтэй ганцаарчилсан зөвлөгөө өгж хүүхдийн сэтгэл зүйн байдлын талаар заавар зөвлөмж өгж ингэж үйлчилгээ үзүүлж ажилладаг байгаа. Манай цэцэрлэг маань бид цэцэрлэгийн хүүхдийн стандарт нормыг хангасан шим тижээлтэй уурга нүүрсөөс өөх тостой илчлэгийг бүрэн хангасан болол ийм хоол шим тижээл ундаагаар одоо хүүхдүүдтэй болоод үйлчилж байгаа. Үүнд одоо өдрийн 6 хоолтой байдаг. Өглөөний цай багуудад одоо байгалийн зэрлэг жимсгэн болон сүйт цагаадыгаар уух юм өгдөг. Өдрийн хоолнд одоо шөл 1-2 хоол, 2-р хоол амттантай болоод ингэж үйлчилдэг байгаа. Их үдэд болоод мөн байгалийн жимсгний шүүс юм уу эсвэл болоод сүйт цагааданы тараг ааруу дээдгийг гих мэтэг одоо өгдөг. Үдээс хойш орой одоо бас халуун хоолоор үйлчилдэг юм байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн маань хоолны онцлог болоод ер нь
тухайн хүүхдийн өсөлтийн үйл ажиллагаанд явагдах одоо процессыг бүрэн хангасан шимт хижээл, уурга, нүүрс ус өөх тостой хийж байгаа хоол нь хүүхдийн хоолны зажлах одоо нөгөө рефлекс буюу жажлах процессыг одоо илүү хангаж өгсөн одоо хэрчил хийсэн бүтээгдэхүүнээр одоо хийдэг. Яг учир нь одоо тухайн хүүхдийн нэгдүгээр шүдний бэхжилтийг сайжруулж байдаг. Хоёрдугаар гэх юм бол амны булчингийн хөгжилтийг бол сайжруулдаг. Ийм бол сайн талтай. Сайн байна уу? Би ингээд бяцхан жил цэцэрлэгийн эцгийн төлөөлөл тулга гэдэг юм байна. За би түрүү жил том хүүхдээ эдний цэцэрлэгт өгсөн шалтгаан гэх юм бол анги дүүргэлтэй усын цэцэрлэгтэй харьцуулахад хамаагүй бага. Тэгээд дээрээс нь багш нар нь хамгийн анзаарэгдсэн шалтгаан нь багш нар нь их аз жаргалтайгаар ажиллаа хийдэг юм шиг санагдсан. Тэгээд эцэг их багш хоорондын ажиллагаа маш сайн. Тэгээд өдөр тутмынхын орсон хичээл болон хоол бүх талын мэдээллийг багш нь одоо Facebook-ийн группт мэдээллийг зургаар тавьдаг. Тэгээд ерөнхийдөө маш нээлттэй байдаг. Тэгээд тэр шалтгааны улмаас эхлээд ах нь явж байгаад энэ жилээс дүүг нь өгж хэлсэн байгаа. Тэгээд цаашдаа ирнэ бас энэ сургуульд нь эссэн суралцуулах зорилготойгоор 2 хүүхдээ явуулж байгаа. Эдний цэцэрлэгийн давуу тал гэх юм бол нэг сэлгийн хичээл гэж ордог. Тэр нь одоо сэтгэл зүйч хүн орж байгаа. Тэгээ хүүхдийн онцлогийг тодорхойлж, яг хүүхдийн өөрийн чадварыг тодорхойлж тэр тал дээр нь илүү их ажилдаг юм шиг харагдаж байгаа. Сайн байна уу? Бяцхан цэцэрлэгийн суралцагч Эвэлэгийн аав Сумья гэдэг хүн байна. Бяцхан цэцэрлэгийг сонгосон шалтгаан маань гэвэл нэгт англи хэлний сургалттай гэдгээр нь сонгосон. Хоёрд гэвэл ангийн одоо дүүрэлт хүүхдийн тоо, тэгээд багш нарын одоо ажилласан туршлагыг харж сонгосон байгаа. Мөн одоо дотооддоо сургалт явуулдаг сэл хөтөлбөр тэгээд англи хэлний сургалтууд нь илүү таалагдсан болохоор одоо тэгээд бага насны хүүхдийн суур хүмүүжил одоо ирээдүйн амьдралд маш чухал болохоор бяцхан цэцэрлэгийн одоо сургалтын чанараар багш нарын ур чадварыг сонгож хүүхдийн цэцэрлэгт өгсөн байгаа. Манай хүүхд одоо анх удаа бяцхан цэцэрлэгт энэ жил эсийн суралцж орсон. Одоо цэцэрлэгт явснаас хойш бол манай хүүхд илүү бие дааж, бусдад нөхөрлөж тэм чадварууд нь илүү сайжирсан гэж бодож байна. Тэгээд цэцэрлэгийн үйл ажиллагаанууд үргэлж хүүхдтэй чиглэсэн сонирхолтой хөтөлбөрүүд байнга явагддаг. Тэгээд цэцэрлэгийн шинэ жилийнхаа үйл ажиллагаан дээр дууж, бүжиглэж, бацхан хэмжээний дүр тоглож одоо хүүхдүүдийг маань илүү сайн хөгжүүлж, одоо бие биентэйгээ найрсаг харилцаанд сургаж илүү сайн хөгжүүлж байгаа гэж бодож байна. Сайн байцгаана уу? Би жит цэцэрлэгт хүүгээ өгдөг гардын ээж байна. Хүү маань одоо энэ хүү цэцэрлэгт 2 жил гарсан явж байна. 4 настайдаа ерөнхийдөө том болсон хааны цэцэрлэгт орсон. Тэгээд хүү маань айлын ганц болохоор цэцэрлэгт орохоос өмнө их дураараа ер нь мэдэн тийм ээ, нийгэмшээгөө тэм хүүхд байсан. Тэгээд цэцэрлэгтээ ороод маш хурдан дассан. Маш хурдан дасгаас гадна амар олон өөрчлөлтүүд одоо сарын их том өөрчлөгдөд ороод ирсэн байгаа. Тэгээ энэ нь бол манай гэрт бол маш игээр нөлөөлсөн. Хүүхэд маань одоо бие авч явах байдал нь гадуур явахтаач тэр өөр хүмүүстэй харьцахтаач тэр маш өөр болоод ерөнхийдөө бие дагаад хинтээ яаж харьцах вэ гэдэг мэддэг болоод эхэлсэн учраас энэ цэцэрлэгийн одоо хүүхдүүдтэй ажиллаж байгаа арга барил нь бол миний хүүхд зохиод байгаа юм байна гэж бид үнсээ. Тэгээ ерөнхийдөө бол бид нар дахиад хүүхд маань одоо сургуульд орох насандаа төгсөж байгаа учраас одоо цэцэрлэгийн бэлтгэл анги гэсэн үг шүү дээ, бидэрт маш чухал байдаг. Энэ дээр ч гэсэндээ бид нар энэ цэцэрлэгтээ өргөжлүүлж явах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс энэ цэцэрлэгийг бид нар сонгоод энэ цэцэрлэгтээ тууштай явуулдаг. За тэгээ хүүхэд маань ямар өөрчлөлтүүд гарсан гэхлээр хамгийн түрүүнд одоо маш юмд төвлөрч сурсан. Урд нь олол ингээл удаан сууж чаддгүй, зурах, ном үзэх тиймэрхүү юмдаа маш гайруу дургүй байсан болол одоо бол өглөө босоо ширээн дээрээ суугаад өдөржингөө чамаагүй ширээн дээрээ суугаад зураг зурах ч юм уу
баримлаар юм хийх, гих мэтчлийн юмнуудыг өөрөө ургуулan сэтгэж бодож хийх их дуртай болсон. Тэгээ энэндээ ч юм уу урамшаад одоо би тэгэхэд хүүдээ одоо том ширээ авчихсан. Тэгээ тэр ширээндээ бол хүн маань маш их суух дуртай, багшийнхаа хийсэн юмнуудыг давтаж айгүй их бас хийдэг. Тийм болохоор багш нар маань одоо энэ сургалтынхаа хөтөлбөрүүдийг бас яг насанд нь тохирсон зөв аргаар хийгээд байгаа юм болов уу гэж би бас хараад байна. Тэгээ миний мэдээгээр одоо хүүг маань өмнөх жил дунд ангид юм уу да тийм ээ ахлах ангид байхад нь гэсэн үг л дээ. Бидний нэг амьтдын тухай нэг тийм хөтөлбөр явсан юм. Тэр маань хүүд маань маш их нөлөө үзүүлсэн. Хүү маань тэр үед нэг мазала багаан тухай хийжсэн. Тэр одоо хөтөлбөр тэрүүгээр сурсан одоо үйл ажиллагаанууд гэр бүлдээ хамт хийжсэн үйл ажиллагаанууд цэцэрлэгийнхаа багш нартай буюу хүүхдүүдтэйгээ нийлжсэн үйл ажиллагаанууд нь одоо хүртэл миний хүүгийн толгойд байдаг. Тийм учраас эдний хөтөлбөрүүд бол маш цэгцтэй, маш цагаа олсон, яг насанд нь тохирсон энэ хөтөлбөрүүдийг явуулснаар бол хүүхдүүд маш эрэг нөлөө үзүүлж дараагийн сургуульд орох бэлтгэлийг нь бол суурийг нь маш сайн тавьж үзэж гин гэж би бодоод байдیں۔ Яг гоо би хэдийгээр энэ цэцэрлэгт хүүхдээ гэртээ маань ойрхон юм да гэж сонголт хийж оруулсан хэдий ч магадгүй энэ нь бүр харин ч тэр тусмаа одоо ойрхон байснараа бидэрт маш одоо зөв тал руугаа ирсэн юм уу да гэж би боддоо штэ. Тийм учраас би энэ цэцэрлэгт хүүхдээ өгөөд явахдаа бол маш их сэтгэл хангалуун байдаг. Тэгээ ер нь бол юу яачих өшөө их юм сурах байхаа гэж их найддаг болохоор хүүхдээ цэцэрлэгт өгчөөд сэтгэл амар сууж идэг штэ. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Аялхан гэдэг сэтгцийн эмгэх судлалын эмчээр 10 жил ажилласан сэтгцийн эмч. За сүүлийн 3 жил сэтгэл заслалт эмчээр ажиллаж байгаамаа. За манайх ерөнхийдөө 3 хүүхэдтэй. За том нь болохоор энэ JET International сургууль 5 дугаар ангид явдаг. 2 баг нь болохоор цэцэрлэгт явдаг байгаа юм. За ягаад гэр бүлэрээ манайх ягаад JET International сургууль болон энэ цэцэрлэгийг сонгож байгаа гэхээр хамгийн гол нь одоо яг нийгэмд тулгарч байгаа асуудал гэх юм бол энэ сургуулийн хөтөлбөр нь сэтгэл зүйн хөтөлбөртэй болон давхар англи хэлний хөтөлбөртэй болохоор нэрнхийдээ сонгосон. За ер нь бол энэ цэцэрлэгт орсноос хойш манай хүүхдүүдэд гарсан яг одоо бие даах чадвар нь тий өөрийгөө авч явах нь бусдаа харьцах нь наад зах нь энгийн гэхэд хүнтэй мэдлэх нь тий за тэгээд нийгэмд өөрийгөө авч явах байдлаас нь эхлээд нэлээд өөрчлөлтийг би ажигласан. За тэгээд давхар сэтгэл зүйн хөтөлбөр яг одоо нийгэмд сэтгэл зүй гэдэг маань үнэхээр боловсролоос адилхан тий боловсралтай адилхан хэмжээний бас заримдаа бүр боловсролоос илүү чухал гэдгийг ач холбогдол өгж байгаа болохоор яг одоо нийгэмд бид нар сэтгэл зүйн хөтөлбөртэй сургууль сонгох шаардлагатай юм байна гэж гэр бүлэрээ энэ цэцэрлэг сургуулийг сонгосон байгаа. За манай хүүхдүүд бол яг хамгийн багад ясман гэхэд анх энэ цэцэрлэгт ороход үнэхээр энэ ярьж чаддгүй, бусдаа харьцах ер нь жоохон тоглож чаддгүй, нийгэмд өөрийгөө нөгөө нэг авч явах чадвар нь жоохон сул байсан. За энэ сургууль энэ цэцэрлэгт орсноор бусад хүүхдүүдэд тоглож тий. За тэгээд бусдаа харьцаж чадах. За тэгээд багш нараас нь эхлээд нөгөө өөрийгөө авч явах, бие даах чадварт маш их суралцсан. Охин маань гэхэд өөрөө нөгөө сэтгэл хөдлөл өндөр тий. Тэгээд бусдаа харьцах чадвар нь арай өөр болохоор багш нартайгаа адилхан яг энэ цэцэрлэгийн багш нараас нь мэдлэх тэгээд өөрийгөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг. За тэгээд давхар нөгөө нэг англи хэллийн хөтөлбөртэй болохоор 7 хоногт нэгээс 2 удаа англи хэлний багш ордог болохоор мэргэжлийн багш нар болон за мэргэжлийн сэтгэл зүйч нар ордог болохоор энэ сургуулийн давуу тал нь юм байгаа. За тэгээ хүүхэд маань ингээд одоо жишээлбэл энгийн жишээ гэхэд манай Амира нөгөө нэг төгөлдөр хурд давхар энд явдаг. За тэгэхээр яг ийм төгжрөл, яг ийм хэцүү үед бид нар өөр дугуйланд ийшээ зөөхтэй авах бас цаг хугацаагаа хэмнээд энд бүх төгөлдөр хуур бусад хөгжүүлэх хөтөлбөрүүдийг давхар одоо авч явах нь давуу тал болж байгаамаа.